Монгол Улсын ерөнхийлөгч Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж бодлого үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал цагаалт тэрбум мод эрүүл Монгол хүн илгээлт 2100 зэрэг үндэсний хөтөлбөр гадаад харилцаа нийгэм эдийн засгийн байдал зэргийн талаар танилцуулга хийжээ. Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд 93 өрхийг сэргээгт гэрчим хүчинд холбож ирэх онд 500 гаруй өрхийг хамруулна. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 150 гаруй мянган мод түүний дотор гэр хороололд 10 мянган гаруй мод тайрж ургуулжээ. За Чингэлтэй дүүргийн хувьд бол тэрбум модны хүрээнд 70 гаруй мянган модыг цоо шинээр тарьж ургуулсан байна. За мөн түүнчлэн 20 мянган модыг манай гэр орооллын айл өрхүүд хашаанда бас өөрсдийн санаачлагаар ургуулсан ийм ажил хийж байна. Цагаан алд одоо бизнесийг дэмжсэн ийм ажлуудыг манай Чингэлтэй дүүрэг нэг онцлогтой нь бол хотын төв хэсэг байдаг болохоор бас их олон аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Мөн түүнчлэн хууч одоо та мэдж байгаа ус цагааныг түшиглээд тийм ахун одоо гар усчууд гэх мэтлэн тийм жижиг дунд үйлдвэрлэгч нар олонтой байдаг. За эндээс бол нийтдээ 1000 орчим аж ахуйн нэгжүүд бас энэ ямар нэгэн байдлаар хамрагдаж ажлууд нь бас явж байгаа ийм туршлагатай амжилттай явж байна. Ерөнхийлөгч илгээлд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцж байгаагийн 40 гаруй нь Чингэлтэй дүүргэх юм а. Тэр моментууд агуу том. Би тэр шинэ хар харин хормын тэрэн дээр очиж байгаа би мэдхий. Би бас очилцсан. Тэн дээр тэр модны байсан бэр тэр манайхны цэцэрлүүлж байгаа тэр агуу тэр. Тэгээд одоо оргуулал ерөнхий байдлаа тавьчих дараа байшин барилга барих нөхцөл болцоор хангаж ийлээ. Манайх ч гашаанд 20 гаруй мод тарьсан. Тэр мужи кимсээ өгдөг. Тэр модноос бид одоо сэтгэлийн таашаал авдаг байхгүй юу? Цагаан алт хөдөлгөөр энэ тэр мод төлөөр ер нь санаачилсан юмуд нь ер нь биелээ болоод маш сайн хүнсний аюулгүй хөдөлгөөрөд эдгээр өсч одоо Монгол орны доктор тусгаар татсан бүгднээр Монгол улсынхаа нэрийн үднээс бид нэр маш дэмжиж байгаа. Хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нь бол урд нь бол мэдчихсэн телевизээрээ ер нь юмар гадаад бодлого төр бол манай ерөнхийлөгч айгүй маш сайн ажилласан юм байна. Өнөөдөр бол бүр сайн мэдж авлаа. Тэгээд ноос ноолоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний баялгаа дэмжих. Энэ тал дээр яг ингээл одоо яг ерөнхийлөгчийн хилэнгууд яг толгойд ингээл зурсыг л ороод ирж байна л да. Айгүй их юм ийсэн юм байна. Яг ингээ бодсон чинь. Тэгээд бас нэг авааштай тал нөгөө мод тэрбум мод үндэсний хөдөлгөөн ихлүүлсэн шүү дээ. Энэ бол бас их үр дүнтэй. Одоо ингээл манай хайгуу өндөрлөг дээр байрладаг амьдардаг байхгүй юу? Тэгэл ингээл яг зуны цагт ингээл хардаг байхгүй айлын хашаа ингээд айлын хашаанд нэг мод саглагаа сайхан ургахад тэр хашаа бод айгуугаа ингээд дээрээс ингээд харахад гоё харагддаг. Хамгийн ихээр манай гадаад бодлого ерөнхийдөө бол илүү идэвхтэй болж улс орнуудтай харилцаа адилгүй хэлцээрүүд явж байна гэж бодож байна. Мөн ерөнхийлөгчийн санаачсан тэрбум мод хөтөлбөр бас орон даяар яваад бас нэгдсэн үндэсний байгууллагатай ерөнхийлөгч хэлсэн. Тэр бас үр дүнтэй явж байна гэж бодож байгаа. Мөн энэ илгээлт 2100 гэдэг энэ хөтөлбөр бол оюутнууд залуучууд бол хамгийн их хүртээмжтэй болсон хөтөлбөр гэж бодож байгаа. Энийгээр манай оюутнууд зарим оюутнууд шилдэг яш ингээд тэмцэж гарч ирсэн оюутнууд гадаад очиж өндөр боловсрол эзэмшээд дараа нь эх орондоо ирээд чадварлаг боловсон хүчин бас болоод ажиллаж байна л гэж харж байна. Ерөнхийлөгчийн санаасан тийм юм гэж ярихт нэг ажил богдгоо тэгжэн гэж бодоод байсан. Ачир дараа би ийм юм ингэж явж байгаа юм байна шүү гэдгийг бол сая л ухаарлаа олон хүн ингэж ухаарсан баха. Энийг олон цааш нь түгэн үнэхээр энэ бол цаашдаа үр дүнд хүрнэ гэдэгт бол итгэл дүүрэн байна. Тэхийн тулд би ч гэсэн хөгшин жихгүй хүн болго ажиллах ёстой байна л гэж бодлоо. Ерөнхийлөгч нийслэлийн ерхий боловсруулалтын 57 дугаар сургуулийн Ахмад багш Бямживын топ зам хязгаарлалтмал хувьцат компани зөвлөх инженер Цагаачин Бат Учирт гавьяат барилгачин MMB холдинг хязгаарлалтмал хувьцат компани хүүхдийн эмнэлгийн ерхий эмч Дишиг Жавын нацагмаад хүнийг гавьяат эмч төр захиргааны Ахмад ажилтан Барнлен төв санаад гавьяат эдийн засаг цол хүртээсэн юм а.